төсөө тоогоор илэрхийлж байгаа хөгжлийн бодлого зөвхөн нэг жилийн хагасчлалын тоонуудыг яриад аймааргүй байгаа. Засгийн газар бол ирэх жилүүдэд яах вэ гэдэг тэр төсвийн төсөөллөө хүрээний мэдээлэл дээр их тодорхой танилцуулах хэрэгтэй. За өнөөдрийн төсвийн хэлэлцүүлэг бол төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвөө танилцуулж гин гэж ойлгож байгаа. Төсвөө танилцуулж гин гэж ойлгож байгаа. Зарчмын зөрүүтэй санал бол 3 дугаар хэлэлцүүлэг дээр явна гэж ийм дэгтэй, ийм журамтай. Тэгээ энэ жилийн төсвийн онцлог бол эдийн засгийн өсөлтийн төсөв биш, хэрэглээний төсөв, барилга байгууламжийн төсөв, авто замын төсөв болжээ. Уг нь бол боловсролын жил болгож зарласан. Бүх яам барилга барьдаг энэ ажил руу уралдаж байгаа юм байна. Боловсролын яам энэ жил хамгийн их барилга барих юм байна. Байгууламж барих юм байна. Ийм төсөв болжээ. За би хоёр зүйлийг тодорхой асуумаар байгаа. Азийн хөгжлийн банкны зээлээр сургууль цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэхээр зээл авж байгаа юм байна. Тэгээ энэ барилга байгууламжийг яг ачааллыг аваад үзэх юм бол ачаал багатай газруудад барихаар төлөвлөсөн юм байна. Ачааллынхаа шинжилгээг яг ямар аргаар хийсэн юм бэ? Улаанбаатар хотын Баян зүрх, Сонгон хайрхан дүүрэг хоёр бол хамгийн их ачаалттай байгаа шүү дээ. Цаашдаа ойрын 5 жилийн ачаал нэмэгдэхэр байгаа шүү дээ. Нэг сургууль барина гэдэг бол 70 жилийн настай, 100 жилийн настай ийм байгууламж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ урт хугацаанд энэ ачааллын шинжилгээгээ хийсэн юм уу? Эсвэл ингээд улсын хурлын гишүүдийн тойргийн төлөөх хуралдаанаар энэ барилга байгууламжийнхаа газар зүйн байршлыг тавьчихсан юм уу? Энэ дээр нэг хэлж өгөөч. Хоёрдугаарт энэ татварын хөнгөлтүүдэд яаж тусгаж байгаа? Манай энэ цахим хөгжлийн салбарынхан инновац IT-ийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа стартапуудад татварын хөнгөлөлт, нийгмийн даатгалын шимтгэлийн буцаалт өгөх гэж байгаа шүү дээ. Хууль нь батлагдчихсан, засгийн газараар журам батлагдчихсан. Та маш олон салбарт ингээ хүлээлт байгаад байдаг. Залуучуудаа дэмжигээд байдаг. Сангийн яамыг энийг шийдсэн юм уу? Төсвөлж оруулж ирсэн юм уу? Энийг нэг тодорхой хариулж өгөөч. 3 дугаарт нь энэ эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар улсын хурлын гишүүд, зарим гишүүд хэтэрхий улс төрчсөн мэдээлэл хийж байгаа чинь гадаад харилцаа талдаа нөлөөлнө шүү дээ. Өчигдөр бол 2 өөр байр суурь 1 минут баатрах шүү. Улсын төсөв бол улайсан байгаа. Цалин тэтгэврээ бол тавьж чадахгүй хэмжээнд очисон гэж байна. Нэг хэсэг нь бол болж байна гэдэг юм. Тэгээ энэ эдийн засгийн хөгжлийн байнгын хорон дээр энийг ярихгүй бол өөр хаана ярих юм? Нөхцөл байдал чи яг ямар байгаа юм бэ? Энийг тодорхой хэлээч. Хамгийн сүүлд нь ингээд улсын төсвөөр бүх юмыг шийднэ гэдэг энэ хандлагыг өөрчлөмөр байна. Хөгжлийн санг амилуулж Монгол улсын хөгжил дэвшлийн төлөөх томоохон бүтээн байгуулалтыг хизээ хийх юм бэ? Хөгжлийн санс чинь 0. Баялагын сангийн хууль чинь хэрэгжихгүй байна. Бүх юмыг улсын төсвөөр хийнэ гэхээр төсөв чи хүрэхгүй. Салбар болгонд жил болгон жоох юм тусаадаг. Дэвшил ирж байгаа салбар байхгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт өчнөө зээл өглөө, ноос ноолурт өглөө, арьс ширд өглөө, боссон за сангийн яам 5-6 дээр сууч. Зургаан номер сангийн яам. Баатархуу гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлаг жаргал. За усан сүх хөрөнгө оруулалт сургууль цэцэрлэгтэй холбоотой асуултанд хариулъя. За төсвийн төсөлд усан сүх хөрөнгө оруулалтын санхүүж дүн бол 3.2 их найд байгаа. Тэгээ үүний 1 их найд нь бол шинэ хөрөнгө оруулалт. За шинэ хөрөнгө оруулалтыг бид нар энэ орон зайн дээр салбаруудын хувьд бол яг боловсрол эрүүл мэндийн салбарыг бол эхний одоо бодлогоор ирэмбэлсэн байгаа. За ирсэн саналуудын хувьд бол боловсролын салбар яг энэ 26 он төсвийн төсөл ирсэн санал бол 2.1 их найд байгаа. За эдгээрээс яг хуулийн шаардлага хангаад за улсын сүх хөрөнгө оруулалтаа бүрэн хэрэгжих боломжтой шинэ одоо сургууль цэцэрлэгийг улсын сүх хөрөнгө оруулалтын дээр төлөвлөсөн. За тэдгээр
хоёр нь бол Улаанбаатар, Баянгол болон Баянзүрх дөрөвт байгаа. За Аз Өгшин банкны хөнгөлөлтөө зээлээр нийтдээ 41 сургууль цэцэрлэгийн 32 нь бол сургууль байгаа. За тэгээ энэ хүрээнд бол Сонгой хайрхан Баянзүрх дөрөвт нийтдээ 10 гаруй сургууль баригдахаар ингээд төлөвлөсөн. За ер нь яг их хөгдөлтөөр суурлаад сургууль цэцэрлэх хэрэгтэй байршлуудыг бол боловсролын яамтай хамтраад гаргасан 108 сургууль ойрон 3 жил барих шаардлагатай буюу ээлжин коэффициент нь 2-оос дээш гэсэн байршлууд байгаа. Эдгээрийн 84 нь бол Улаанбаатар хотод, 24 нь бол Хөдөө орон нутагт байгаа. Тэгээд боловсролын яамны хувьд бол яг энэ Ирэмбэ их хөгдлөөр гарсан Ирэмбэ баримтсан гэж ойлгож байгаа. Аз Өгшин банкны төслүүдээр. За улсын засгийн хөрөнгө оруулалтын шинээр төлсөн сургууль цэцэрлэл бол яг энэ 108 байршилд байгаа сургууль цэцэрлэгийг нөгөө талд нь яг хуулийн шаардлага хангасан буюу сүүлийн 2 жил батлагдсан зураг төсвтэй юм төслүүдийг төлөвлөсөн. За нэмж хариулъя. Виртуал улсын татварын хөнгөлөлтийн талаар. 5 номер дээр. Сангийн Тэлмүү Баатархуу гүшүүн асуултанд хариулъя. За аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22-5-4-т бол виртуал бусад бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээлэл технологийн бүтээгдэхүүн ажил үйлчлэгээний борлуулалтын орлогыг улсын бүртгүүлсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаанд 100% хөнгөлөн гэдэг ийм хууль бол 24 оны 6 сарын 5-ны өдөр өөрчлөгдөд хэрэгжиж байгаа. За энэ хүрээнд бол өнгөрсөн 9 сард бол мэдээллийн технологийн үйлдвэрийг дэмжих виртуал бусыг бол байгуулсан байгаа. За татварын хөнгөлөлтийг заалт болгоноор бол төсөвлөдгөө. Татварын ерхий хууль заасны дагуу бүх татвар төлөгч хууль заасан нөхцөл шаардлага хангасан тохиолдолд татварын хөнгөлөлтийг тайлангаар эдлээд явдаг. Тэгэхээр энэ заалттай холбоотойгоор тусгаалan зардал юм уу татварын буцаа олгохлоор төсөвлөгддөг. Хуулийнхаа дагуу бол татвар төлөгч болгон эдлээд явах бүр эрхтэй нээлттэй.